сайн байцгаана уу? Спортын тейпний талаар бяцхан мэдээлэл хүргэе гэж бодлоо. Спорт тейп наалт гэдэг нэр томьёо 1970-аад оноос эхлэн гарсан гэж үздэг. 1979 онд Kenslog тейп гэдэг бүтээгдэхүүнийг Kenzo Kase гэдэг Япон эрдэмтэн зохион бүтээсэн. Яаж зохион бүтээсэн бэ гэхээр хүний арсны бүтцийг ерөөсөө дуурайлгасан цавуутай юм суналттай болон суналтгүй наалтуудыг зохион бүтээснээр спортын тейп гэдэг бүтээгдэхүүн бол анх яригдж эхэлсэн гэж үздэг. Энэ тейп наалт нь болох дээрээ булчин холбоос үе мөчнийг гаднаас нь докторжуулах, гэмтлээс хамгаалах мөн өвдөлтийг багасгах зорилготой тусгай наалтууд байдаг юм байна. За тейп болсны төрлөн дотроо Kenslog тейп, уян хатан бус тейп буюу суналтгүй тейп, спонж буюу зөөлөвч гэсэн ийм 3 зүйлийн талаар дурдах шаардлагатай. За тейп болтыг нааснараа ер нь тамирчдад ямар үр дүн гардаг юм бэ гэхээр булчин холбоос ячааллыг сааруулж өвдөлтийг бууруулах, цусан хангамж болон тунгалын урсгалыг сайжруулна. Ингэснээр бол эдгэрэлтийг түргэсгдэг байх нь мөн зөв нааснараа бас хаван бууруулах үйлчилгээтэй гэж үздэг байх нь. За гэмтлээс сэргийлэгч үе мөчийг докторжуулах, дахин гэмтэл үүсгэхээс сэргийлэх ийм зорилготойгоор наадаг байх нэ гэсэн үг. Kenslog тейпийг наахад анхаарах хэдэн зүйлс байгаа. Хитрхи сунгаж нааж болохгүй байх нь. Булчингийн ширхгийн дагуу наах хэрэгтэй. Буруу чиглэлд наавал үр дүн багтаа байдаг байх нь. Аль болох цэвэрхэн нуглаас үрчлээсгүй наах нь бас үр дүн. За удаан наалтай байлгахын тулд эренгүүдийг нь дугуй болгож нааж өгдөг байх нь. Дугуй болгож хайчилж өгдөг байх нь гэсэн үг. Мөн болт хэрэглэх газрыг үсийг хусч өрчлсөн байдлаар хусч цэвэрлж ариутгсан байвал илүү үр дүнтэй байх нь. Наах үед бид ямар нэгэн тусан төрхлөг болон спрей шүшээгүй байвал илүү үр дүнтэй байх нэ. Хамгийн гол асуудал булчингийн ширхгийн дагуу наавал сайн байдаг байх нэ гэсэн үг. За спортын тэмцээн уралдааны үед гэмтсэн хэсгийг хаван хавдар өрөвсөл шарах зэргийг харгалзан үзэж тейп болтыг хийснээр эмнэлгийн байгууллагад хүрэх анхан шатны тусламж үйлчилгээний нэг арга бас болдог байна гэсэн үг. Kenslog тейпийг сүүлийн үед гоо сайхны практикт өвчлээс зэргийг өвчлээс бусад зүйлсийг тэнэлгэх зорилгоор наадаг байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд тонус өгөх хэвлийн булчин хэвлийн арс язрах зэргээс бол өршлөн сэргийлэх зорилгоор наадаг болсон байна гэсэн үг. Ингэснээр биднээс зөвхөн спортод хэрэглэхээс гадна гоо сайхан жирэмсэн эмэгтэйчүүдийн практикт хэрэглээ маш олон төрлийн байдаг болсон байна гэж үзэж байгаа. Анхаарал тавьсан баярлалаа.